манай тонко жижиг хоёрыг мэдгүй хүмүүсээс дараа байхгүй баха. байгаа. За ингээд амар гоё дэлхийн одоо алдартай циркт нуграачд байгаа. Тоглолтын мейкап тий. Маш зузаан мейкап бас хийдэг байсан баах. Одоо өдөр тоглолттой байлаа гэхэд өдөр ингээд будна. Тэнгүүтээ тэр будагтайгаа орой бас тоглолттой юм. Яг өдөр чи яг тэр будагтайгаа яваал ерөөсөө угаах ч амжихгүй дунуур нь угаахгүй давхарлаа л яваад байна гэсэн. Арьс ерөөсөө амьсгалахгүй. Тэгээ бүр орой л баг тоглолт усаад тэгэл finally. Тэшин жирийн одоо зүгээр миний нөгөө мицэлээр арчна уу гэдгээр бол явахгүй шүү тий. Тий яг мицэлээр арчаад дараа нь тосон цэвэрлэгчээр аа тэгээд яг көсөр угаагаад Бүр трипл 3 дараалахгүй бол тий. Гэтэ яг яг тинейжер үедээ ч юм уу ерөөсөө тэгэж амар сайн бас юм цэвэрч чаддгүй байсан байгаа тий. Дутуул цэвэрлдэг байсан баг тий. Тэгээ ер нь багасаа нөгөө нэг тоглолтын бодог хийсэн болохоор нөхчилт айгүй эрт ингээд хоморсон тий. Энэ минүүгээр ингээд багахад хүртэл ингээд бэрчгээд хэлцэнсэн. Тэгэхээр тэгээ одоо алах дээрээ ингээд бүр их нэг цуцаан бодож мутгаа болчихлоо бас өөрчлөлт гарах уу эсвэл нөгөө угаа цэвэрлээ сурсан юм чи тэр нөгөө зуршил дадал нь байгаад идэг үү? Ер нь яг нөгөө багасаа бас будцсан болохоор нөгөө зузаан бодохгүй байсан ч гэсэн ялгаагүй л нэг юм нөгөө нөхцөлтөн ч юм уу тий ингээд том хിവэрээ тий. Яг ингээ гоё арьс нэг гоё жигт байхаа ер нь бэлдсэн мөлий. Айгүй хүмүүсээс асуухлаар яг юу эргэлж байгаа гэхээр манай найз нэг юм өгөөд ч юм уу те манай нөхөр гадаад явж ирээд нэг юм авчирсан ч гэдэг юм нэг юм сонир бэлгийн замаар ингээд нэг юм бүтээгдэхүүнүүд аваад арьсаа арчлаа. Тэгээ одоо ингээд чинь та хоёр гэхэд л ингээд нэг ДНК та мөртлөө шал өөр арьстай байхад найз яаж одоо найзынхаа арьсыг мэдээд бүтээгдэхүүн өөртөө гоё эсэмийг найзтай авч өгөөд гэдэг шиг те. Энэ бол сайн эрсдэлтэй байхгүй юу? Одоо би болохоор Японд 10 жил болоод ирээд ингээд ус мус ингээд бүх юмнаас болоод миний арьс бүр бүтэн жил уучраа болчихгүй бүр аимшигтай байсан байхгүй юу? Тэгэхээр та хоёр бас тэгж ажиглагдаж байна уу? Тийм бит хоёр бас тэгж нөлөөлдөг. Ер нь нөгөө нэг байн ингээ орчноос олоо явдаг байсан болохоор Жишээ нь бит хоёр ч нөгөө усан дээр ажилладаг байсан. Тэнгүүт усандаа нөгөө нэг яг далайн уснаас аваад тэр чи хідэн үед дамжлагаар ингээд шүүгээд тэр нөгөө хэрэглээний ус болж яадаг усан усан дээр шүү дээ тий. Тэгээ тэндээ амьдраад угаасаа тоглолтонд ороод. Тэнгүүт амар нөгөө хуурай Өстэй тэгэнгүүт яг нөгөө давхард нөгөө тоглолтын модгаа нэлийн зузаан будаад тэгж бариад ягаад ус мөс хүртэл ингээд бүр ийм амар хөшөө. Тэгэл Монгол ирээд ус маань баг амар зөөлхөн санагдаж байгаа юм. Oh my god. Бүтээгдэхүүн арьс арчилгаанаа гэхээсээ гадна бас нөгөө ус орчин хүний арьсанд бас аимшигтай нөлөөлдөг те. Ялангуяа оюутан хүмүүс батхтай хүмүүс ирдэг байхгүй. Тэгээ одоо ингээд ээж аав нь одоо ингээд оюутан бол явах гэж байгаамаа. Тэрнээс өмнө арьс нь гоё болгомоор гэсэн хүмүүс айгүйх байдаг. Эхний 1 жил бүр ялангуяа буцсан усаар ч юм уу уудаг усаараа нүрээ угаагаарай битгий шууд карантиных нь ус руу очоорой. Яа тэгэхээр яг очоод гадаад очоод батхтай болсон гэсэн хүмүүс айгүй хэрдэг байхгүй юу. Тэгээ тэрийг хүмүүс нэг юм сайн үл ойшоогоод идэг ч юм уу уснаас болж үрч гэдэг үнийг хийгээд байдیں۔ Санагдаад байдیں۔ Сайхан Солонгос руу явсан ч юм бол угаасаа нэг уур амьсгал чиглэн штэ. Нэг юм төрөхгүй байсан ч гэсэн нэг юм гоё чиглээ. Тэгээ ямар гоё вэ гэ. Тэгээ Монголд хавар ирээл тэгээл цаа. Хөрөшөлт минь сайн байна уу гэх. Гэтэ би Монгол хүүхнүүдийг амар боддоо шүү дээ. Яаж энэ амар хатуу устай ийм орчинд ингээ хөөрхийн бид нар хичээгээд хөөрх нөрөө яваад иж болдсон болоо гэж амар боддоо шүү дээ.